За явлаа. За тэгтээ зэрэг маш аюултай тархины харуулт гэдэг энэ одоо аюултай эрсдлээс хамгийн одоо сэргийлэх үр дүнтэй арга бол энэ харуултын талаар мэдэх мэдлэг юм аа. Ийм учраас дэлхийн одоо харуултын байгууллагаас, эрүүл мэндийн байгууллагаас хүн болгонд, иргэн болгонд одоо харуултын тухай мэдлэгийг зааж сурах ёстой. Энэ бол хамгийн үр дүнтэй арга гэдгээ. Тэгтээ зэрэг энэ жил бол 4 хүний нэг нь харуулах ийм эрсдэл бүрдсэн байна гэж ингэж одоо биднэрт хэлсэн. Тийм учраас таач байж болно, бич байж болно. Ийм учраас харуултын тухай зохих юмнуудыг бол мэдэх хэрэгтэй юм аа. Одоо таны гэр бүлд, таны найз дүү нөхөд дунд гинтхэн одоо харуулт өглөө гэхэд ямар одоо эрт шинж тэмдэг илэрдэг вэ гэдгийг бол хамгийн мэдэх нь бол чухал юм аа. За тэр хүний маань гинтхэн хараа өөрчлөгдөх, жишээлбэл нүд бүрэлцэх, юм хоёрлож харагдах, нэг нүд нь бүр харахгүй болгоч байдаг юм уу тийм ээ. Ийм юу илэрвэл мөн одоо нүүр нь гинтхэн мөрийнх юм бол харсан чинь ингээд нүүр мөрийнх нь шүү дээ, далиагаад мөрийнх юм бол хилэн дултрах юм бол юм ирж чадахгүй одоо дултраад байх юм бол гар хөлнийхөө хөл нь одоо сулраад саажих юм бол за энэ 4 шинж тэмдгээс 2 нь юм уу 3 ч юм уу тийм ээ илэрсэн тохиолдолд бол харуулт гэж үзэх бүрэн одоо юутай үндсэлтэй. Тийм учраас та цагаан хараад энэ хэдэн минут хэдэн цагт энэ одоо шинж тэмдэг илэрвэ гэдэг эхний цаг бол маш чухал байдаг. Цагаа харчаад тэгээд түргэн одоо манай энэ хүн харуулт өглөө гэж дуудах явдал бол тэр хүний одоо харуулсан хүний амь насыг аврах 80% аврах тийм боломжийг олгож байгаа маш өндөр тусламж юм аа гэж ингэж ойлгох хэрэгтэй. За харуултыг бол гэр оронд бол эмчилнэ гэсэн тийм асуудал бол байхгүй. Харуултыг ерөөсө 3 цагийн дотор харуултын эмчилдэг ийм нэгж байгууллага дээр очиж одоо эмчлэх ёстой. Одоо манай дээр болохтой зэрэг харуултыг одоо дэлхийн хэмжээнд эмчилж байгаа одоо байгууллага бол 3 дугаар эмнэлгийн харуултын төв байгаа. 1-р эмнэлэг дээр одоо 2-р эмнэлэг дээр цэргийн төв эмнэлэг дээр харуултын одоо нэгжүүд бол анхан шатны нэгжүүд бол одоо нээгдсэн байгаа. Гэхдээ зэрэг энэ нэгжүүд дээр хамгийн ойрхон байгаа газараа тэр хүн очисон байх ёстой. Тэгээ гэрт ямар арга хэмжээ авах вэ гэхдээ зэрэг гэрт тухайн хүн маань одоо ухаан алдаж болно, таталтөгч болно тийм ээ. Гар хөл нь гинтгэн суларч болно. Тийм учраас хэвтүүлээд хиймэлшүүд байвал хиймэлшүүдийг аваад хилэн одоо аргашаагаа унаад хоолоогоо бөглөх вэ, мөн бөөлчих вэ. Тийм учраас хажуу тийш нь харуулад тэгээ тэр хүнийхээ эрүүл мэндийн дэвтэр хуучин одоо өвдөж байсан түүхийг харуулсан карт байвал картыг аваад тэгэл ерөөсөө түргэн дуудах хэрэгтэй байдаг. Хэрвээ даралтны аппараттай бол даралтын яхаа үдэж болно. Даралтны эмийг бол уулгаж болох юм аа. За өөрөөр бол одоо гэрт эмчлээд байх юм байхгүй. Маш хурдан одоо эмнэлгийн байгууллага дээр очих хэрэгтэй юм аа. Тэгээ 3 цагийн дотор харуултын эсрэг бол эмчилгээ бол эхлэх ёстой. 3 цагаас хойш бол одоо харуултын нэгж одоо эмнэлэг дээр очисон ч адилхан 3 цагаас хойш бол зүгээр одоо мэдрэлийн дасаг өөр эмнэлэг дээр очисон ч адилхан. Яагаад гэвэл энэ 3 цаг өнгөрчих юм бол тархины зох хэсэг бол одоо өвчтдөг учраас эмчилгээ хийгээд үр дүн байхгүй багтаа болчдөг. Ийм учраас та маш яарч одоо эмнэлгийн харуултыг эмчилдэг ийм нэгждэр очих хэрэгтэй. Энийг бол хүн болгон мэджээж одоо хүний хайртай дотны хүнийхээ хамтран ажиллагчдынхаа өөрийнхөө амь насыг аврах юм аа. Ийм учраас та бүхэн хичээгээрэй. За